2022 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж туслаа. Тус хөтөлбөрийн хүрээнд сонгон найрхан Баянзүрх Чингэлтэй дүүргийн 39 ороонд нийтдээ 1250 сүрхийг хамруулжээ. Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр төслийн үр шимийг 7500 орчим хүн шууд бусаар хүртжээ. Тус аргачлалаар өөрсдөд тулгамдж буй суурь хэрэгцээтэй холбогдох нийгмийн хамгааллын асуудлыг цохих шатны байгууллагуудад холбоомжуулах, мөн нийгмийн эдвэх оролцоог сайжруулах хамжиргааг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд системтэй дэс дараасан сургалт арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд нийт хөтөлбөрт хамрагдаж буй 1250 суурьхийн 84.5% нь 80% түүнээс дээш агцтай үнэлэгдсэн байна. Би энэ төсөлд өрчин мэргэжлээр хамрагдсан байгаа. Өрчин мэргэжлэрээ ерөөдөө урд нь өрчингээр ажилладаг гэсэн одоо өрчингийн бизнес эхлүүлэхээр тийм бизнес эхлүүлээд ингээд явж байгаа бас айгүй сэтгэл хангалуун байгаа. Өргөө орлого би ерөөсөө Ахмадын тэтгэврээр хувьдын зүйлснээр 192 мянган төгрөгөөр тэтгэврт хараад 500 хэдэн мянган төгрөг авч ирсэн. Одоо нэмэгдээд 570 боллоо. Тэрний хажуугаар чинь маш их том дэм тусламж болж миний амьдралыг болон тэр хавийнхаа хүмүүсийн эрүүл хүйс хэрэглэхт маш их тус болж байгаад баярлж байгаа. Нийт анх одоо сонгож байсан 1520 өрхийн маань 82% нь төгсөлтийн аргачлал буюу халамжаас хөдөлмөрт шилжиж чадлаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ өрхүүдэд бид өрхийн орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ эрхлэлтэн гарааны санхүүжилт олгосон. Хөтөлбөр 2022 оны 6 дугаар сараас 2025 оны 8 дугаар сарын 15-ны хүртэлх хугацаанд 3 үе шаттай үргэлжилж байна. Хөтөлбөрт хамрагдсан 1250 суурь нь өөрсдийн ур чадвар татлын хүрээнд 11 төрлийн бизнесийн чиглэлийг сонгосон бөгөөд 434 өрх ойдол, 228 өрх хоол хүнс үйлдвэрлэл, 123 өрх хөлөмж, 110 өрх дуу засвар, авт засвар, 90 өрх модон идэлэл, сэлбэр мужаан, 73 өрх төмөр хийц, 72 өрх үсчин гоо сайхан маникюр, 36 өрх барилгын засал, 21 өрх хүнсний ногоо нөөцлөх даршлах худалдах, 20 өрх гутал үйлдвэрлэл, 49 өрх бусад үйлчилгээний бизнесийг сонгожээ. Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр бол ялангуяа зүүн өмнөд Азийн улс орнуудад өргөн дэлгэр хэрэгжсэн туршигтаад үр дүнтэй гэдэг нь бол батлагдсан ийм хөтөлбөрийн аргачлал байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зөвхөн тэр одоо гадаад улсын туршлагыг шууд авч хэрэгжүүлэхээс илүүтэй үндэсний онцлог боломж нөхцөлөө бас нэлээд харгалзаж одоо хэрэгжүүлсэн гол одоо үр дүнгийн чухал одоо зүйл боллоо гэж бид нар бас үнэлж байгаа. Тэгэхээр энэ олон улсын аргачлалыг бол үндэсний хэмжээндээ арга зүйн шинжлэх байдлаар ашиглаад одоо ингээд үр дүнд хүрч байна гэдэг ийм агуулгаар бол бид нар үр дүнгээ авч үзэж байгаа.